Дэлхийн монголчуудын Angel Radio 88.1 урлагийн дээр сугат оруулан сонсож буй эрхэм сонсч дуртай таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гар яг энэ цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс өрчийлээ мишээ их сөрэтагаар үдэ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч дуртай чөө төрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 1-р сарын 26-ны баасан гарагийн үдэ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар Гамболдын ангар нар ажиллаж байгаа. Өдрийн мэнд хүргэе Мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Амин дэмээ аял уунгаас Витавити Монгол уун за мөн үнгү цэгийн азтантай цагаан сар аяна зарласан байна. За ингээд өнөөдөр баасан гараг хөтлөө төгөөд уншиж өгдөг байгаа тийм ээ. Тэгэд манай групп маань өнөөдрийн байдлаар 323,800 гишүүнтэй болсон байна. За шинээр нэмэгдэж орж ирсэн 200 та бүгдээрэнд нь хай. Тэгэхээр та манай пэйж руу voice chat за аль алинаар нь бичээд явуулж болно, латинаар бичиж болно. За TikTok-оор бас их түүхүүд ирсэн байна тий. За тэгэхээр та манай аль суугаар түүхээ явуулж болно шүү. Тийм бүр үдийн ачаар руу бичиж чадахгүй байвал манай офс руу залгаад би ингээд танаа хөгжилтэй түүх ингээд юу ах гэсэн юм аа. Хаашаа яаж бичих юм бэ гэд асуугаарай. За ингээ манай офисын утас 77 техник 1941 77 техник 1941. За эхлэх үү. За би эхлэх юм байна тийм. За манай радиогийн пэйжд ирсэн түүхүүд. 1. Сайн уу хөгжилтэй түүхүүдийг олон янзаар авдаг болсонд баяртай байна. Үдийн ачаар групп бичих гэхээр би сөрсөн базаанд орчих гээд байсан юм аа. Манай террорист бүлгийн ахлагч тэргүүтээ хүмүүс энэ группт харагдаад байдаг болохоор тэрэлдэ. За гол ярианда оръё. Манай нэг сониуч гэх юм уу дүрсгүй хөдөлгөөнтэй ах байдаг юм. Амьдралдаа олон нээлт хийсэн үндэ. Нэг удаа гэртээ байж байгаа донк гэтэл нэг бодол орж ирж байна гин шүү. Будааг агшаахаар өсдөг гэд байсан. Нэг будаа хид болохыг үзье гэд 10 будаа тоолчихъя гэд агшааж өгнө гин шүү. Буцалгаж харсан чинь 10 хэвээрээ байх юм. Яаж байгаа юм бол гэдэл 50 будаа буцалгаж тоосон чинь 50 хэвээрээ байна гинэ. Нээлтийн хариу нь будааны хэмжээл томордсон байна гэсэн дүгнэлт гарсан. Угаасаа мэдээж юмыг бас бүтэхгүй гар шүү дээ. За 2 дахь хүн нь үсрээд буухаар яагаад тахимаараа хөлн 2 дахь хүн 2 дахь хүн нь хүн үсрээд буухаараа яагаад тахимаараа хөлн нугартын бол гэж бодож байна гинэ. Тэгээд нуглахгүй үсрээд буувал яатын гэж одоо жижиг сандал дээрээс өвдгөө төгжиж байгаа төсөрсөн чинь аман дотор нь шүдэн үерээд нүд нь бүлтэрч шиг болсон гэж байгаа. Дүгнэлт нь хүний өвдөг нугардаг нь машинаар бол амортизатор юм байна гэж авч байна лээ. Чэрн бүр тийм аюугай прагматик юу те практиктэй баг эрдэмтэн маягийн хүн биш те. Яа гэхдээ ирчүүд нэрээ яагаад юм бэ? Энэ пост уншигдвал дараагийн нээлтүүд хөгжилтэй түүх байгаа гэсэн байна. Манай ах бас энэ радион дотор юу байдгийг тэгээд нөгөө одоо нэг юм ингээд нэг эргүүлээд ингээд сугат харуулад байдаг. Дээрээ ингээд бариултаа нэг айл болгонд байдаг байсан юм да. Тэгээд ингээд сугт харуулж аваад ингээд нөгөө радиогоо сонсдог. Нэг тим нэг радио байдаг гэсэн баггүй юу? Хөгжим бол кассетны хөгжим биш. Тэгээд тэрэн дотор яг энэ радио яаж дуурайд идэв те. Задлаад аав цурсгаа болуулсан. Радиог задлаад. Би ч гэсэн би цаг бол өстө бүгдийг задлчдаг л үлээ хараал. Айгуу сонио эрэгтэй хүмүүс харин яагаад ийм сониуч идэв. За дараагийнх нь бас манай пэйжэд ирсэн. Манай найз 80 сууны хавьд юмдаг. Ажлаар Япон яваад. Тэр үед сунар гоё юм ховорч байж хүн болгон юм захиад л мань хүн захиас биелүүлэх гээд жаал дэлгүүрээр явж үнч гэж харахын эсгүй үнтэй ээж. Тэгээд нэг өдөр гадуур явж агаад нилээн бараатаа гоё дэлгүүр байхаар нь орсон чинь амар хямдхан. За ёстой хүссэн дэлгүүрээ оллоо гээл төмөр тэрэг түрээл эхнээс нь үзээд баг овоолж аваад кассан дээр нь очисон чинь нэг Япон залуу угтаж очиод номхон зогсоод байдгаараа тонгоогоол тэрэгтэй хувцсыг нь түрээд л буцаагаад байсан газар нь өрөөд эхэлж гинэ. Тэгэхээр нахирдаг тэрэг аваад ядаж яагаад ингэж байгаа юм бол гэж бодно байгаа. Дунд талын игнэрөө ороод үзээд шилээд түрээд ирсэн чинь нэг биш 2 Япон залуу номхон зогсоол тонгоогоол тэрэгтэй хувцсыг нь төрж яваад бас байр баринд нөрөөдэн гин. Тэгэхээр энэ хоёрын игнэнээс юм авч болдгоо болоо гэж бодоод 3 дахь игнэрөө бас тэргээ түрээл жаал аваад ирсэн чинь нөгөө 2 Япон чинь 3 болцсон байдгаараа номхон зогсоол тонгоож байгаа бас аваад буцаагаал байранд нь өрөөд эхэлж гин. Мань хүн гайхаад их юм авахаар дургу байгаа болоо гэж бодоод маргааш нь хамт явсан хүмүүстэй би маш хямдхан дэлгүүр олсон. Бодоод байхад би олон юм авахаар дургүй юм шиг байна. Та нар 2-3 шиг юм аваараа гэд баахан юм ярьсаар нөгөө газараа ирсэн чинь хийм цэвэрлэгээний газар ирж.
Үн мөнийг яаж харсан юм бол? Йоо, алаа ячих юм ба. Хувцсан дээр нь цэвэрлэгээний үнэ тавьсан юм байж л дээ. Бөө инээдэн болж илээ. Хилгүү хол гүлгүү гэж энэ багтаа гинэ. Ямар анзаарахгүй бэ те. Үгүй тэгээд нөгөө Яа, хийм цэвэрлэгээний газрыг одоо дэлгүүр гэж бодохоор тийм л том байд юм бах та. Японд. Тэг чи одоо тэгээд хувцснуудаа яа хараач дугаар. Уул ингээд манад бол ингээд гялгар утанд тэгээд ингээд үлгүр түлэгдсэн байдаг шүү дээ. Тэгээд тэр нь цаанаа байдаг шүү дээ. Хүн авчирч байдаг шүү дээ. Тийм тэгээд дээрэс нь бас ингээд нөгөө том газрууд явчих юм бол ингээд ягаад чи санаж гин үү нөгөө амьдрал нулимсанд байгуу шууд ингээд хувцсан үлгүрээр ингээд эргэлдээл тэгээд хувцсын сонгож өгдөг шүү дээ тий. За манад тийм үлгээдэг газар одоо байдаг эсэхийг би мэдэхгүй. Манайх бол ингээд нөгөө цаасаа өгөнгөө цаанаас нь авчирч өгдөг штэ тий. Тэгэхээр одоо Японд хим төлгөөний газар нь одоо дэлгүүр шиг л байдаг юм байл. Одоо тийм байл. За энэ гэдэг 89 оны юм бичиж байгаа штэ. За. Гуравт нь бас манай пэйж рүү ирсэн хөгжилтэй түүх дэлхийгээр тарсан монголчууд гинэ. За. Би гэж хүн 10 жилээ төгсчгөөд хятад улсыг зорин эрдмийн мөр хөөж байлаа. 18 жил аав ээжээсээ холдож үзээгүй, найзынтай онохын тулд хүртэл өргөл барьц барих нь холгүй бөөм болж ярьж гуйж байж хондог байсан миний хувьд хятадд ганцаараа явж сурна гэдэг нэг талын чөлөө, нөгөө талын гуниг байлаа. За очиод удаагүй байсан үе. Хятад хэл гээд байх арч юмгүй. Хагас сугас англи хэлтэй би чинь эхлээд найз нөхөдгээд байх юмгүй болохоор дандаа л Монгол дахь найзуудтайгаа 9-10 цаг шахуу WeChat-аар яриастай. Одоо бодоход юу ч ярьдаг байсан юм. За одоо гол зүйл маань эхэлнэ. Амьдралдаа хүний өдөөс хараал хэлэх нь байтугай муухай чард үзээгүй хүн чинь очиод гадаадуудыг монгол хэл мэдэхгүйгээр нь далимд болж хөөхөн шоглчихдаг бай. Чааваас наддаа шоглоон байла. Хажуугаар муухай харсан болгоны өдөөс юугаа харав? Ийм сайхан залуу хараагүй юу? Пүү ахын үнээр танарч алхнаа ус цасанд оролдоо гэх мэт. Монголоор яриад яваад байна. Хүмүүсийг доромжлоостай. Гэтэл нэг өдөр хүнсээ цуглуулах гээд урдлынхаа дэлгүүр орвоо. За. Мэдээж дөрмийн дагуу найзтайгаа уцаар яриастай. Энд сайхан харагдаж байна. Эндээс авъя. Ийм ч юм авах юм байна гэдэл яриад явж байтал урд нэг охин газар суугаад бараа хараад хөдлөхгүй нэ. Хоёр лангуу нэг хүн багтгаар хэмжээний нарийн. Тэгээд л англиар excuse me гэл хэллээ. Намайг тоож байгаа ч юм алга. Тэгэхээр нь уцаар ижсэн найзтайгаа энд нэг мэдрэл өгөх замаас холдохгүй чихгүй толгой царайлчаад юугаа ингэтэл хараад байд юм байна. Гэтэл найз хөөрхөн охин байна уу гэж чинь. Би ч үүдсэн. Энэний хөөрхөн гэж юу байсан? Хятад охид ямар л олиг бай гэж ямаан давсг шиг юм энтэр гэдэл. Кев нэг уцаар ярьж битэл нөгөө охин гайхсан арцаар өөдөс босч ирснэ. Чи мэнгэ юу л гэж байна. Мэнгуа юу? Чи мэнгуа юу л гин. Мэнгуа гэдэг нь монгол гэсэн үг. Тэгээд би бүр шок. Яана сая юу гэж хуцчлаа. Нүдний булаа манай сургуульч ууг нь нэг ч монгол оюутан байдгүй дээ гэж бодохын зэрэгцээ шууд л нөгөө охин чинь би мэнгоро намайг суалонгуа гэдэг гэл хэллээ. Тэгэхээр сандраад ичээд sorry I'm not Mongolia. I'm not Chinese гэдэл хэлснэ. Сакста бараагаа аваад тэндээ хаяад хаалгараа гүйлээ. Chinese бахта яах вэ? Хятадаар биш англиар ярьдаг хятад гэж юу байсан юм гэж бодоод улам фортлаад гүйлээ. Тэгсэн нөгөө охин чи араас хөөж ирснэ. Чи яалтгүй монгоорул гэд байх юм. Тэгээд л за Монгол яах гэсэн муухай хэлсэн дуучлаарай гэсэн чинь би ойлгохгүй байл гэх юм. Тэгээд асуугаад лавшруулаад асуудал. Солонгоо гэдэг өвөр монгол охин байж таараад. Багаасаа Бээжинд амьдэрсэн болохоор монгол хэлээ мартаад мэддэг ганц үг нь ямаа гэсэн үг юм байлээ. Миний ямааны давсаг гэхийг сонсоод дотроо ямаа гэд мэдсэн гэсэн. Тэгээд тэр охин ч монгол хэл сурахыг хүссэн болохоор би түүнд монгол хэл зааж өгөөд харин хариуд нь надад хятад хэл зааж өгөөд хамтдаа найзалсан юм да. Тэгээд суусан уу гэж юу? Корона гараад Монголд ирээд 2 жил харьцаагүй байж байгаад асуусан нөхөр хөвгтэй болцсон байлээ. Өшөө олон ч хөвгөлтэй түүх байгаа. Урам авбал бичнэ гинэ. Яа би нөгөө нэг дөнгөж их сургууль төгсөөд 1 жил Монголд ажиллачаа. Тэгээд тэр ажиллаж исэн газрынхаа шугамаар анх ер нь бол Сингапур нэг юм 6 сарын сургалтанд явсан байхгүй юу? Тэгсэн чинь надтай хамт явсан манай нэг ихч хөө энэ хятадууд чинь солонгос хүмүүстэй айгуу сайн байдаг гэснээр одоо нөгөө байрныхаа лифтер бууж байгаа байхгүй. Тэгээд ихэнх надад ярьчаа. Тэгээд солонгос юм аялагтай яриад байдаг. Монголоо гэвэл үгүй л гээд байгаа. Тэгээд айгуу хятадууд чинь ингэн монго гэж эсвэл ингээд хятадуу солонгосоо гэж айгуу асуудаг байхгүй. Тэнгүүд нь хангу монго гэж асууна. Тэнгүүд нь нээл гэдэг. Тэгээд нэг өөрсдөө л монгол биш солонгос гэж ойлгуулчих гал тий. Лифт дотор явахдаа нөгөө нэг тэгсэн ёо ингэсэн ёо гэнэ.
Монголоор ярьж байгаа зайдгсэн. Солонгос айлга гараад басна. Тэгээд нөгөө нэг тэр их чинь нөгөө нэг намайг бодуулаас гадаа дотоод яваад үзсэн туршлагатай дээ. Би бол анх удаа ингээ хилэндээс авсан байгаа юм шүү дээ. Тэр их жихаал үг нь амарсаа орно шүү дээ. Одоо тэрийг бодгоор шат тэнэг. Тэгээд солонгос гэж хүн гэж ойлгуулахаар яг яах чинь тэр их жигээр бол сайн л хандах юм гэсэн. За. Хятадд солонгосчуудад сайн байдаг шүү. Монгол үнд дургүй юм баха. Япончуудаас аягүй дургүй байдаг гэдэг юм л шүү. За. За Улаанбаатар хотод 11 цаг 22 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Үнэгүй цэгийн мэн Азтантай цагаан сарын аянаа зарласан байна. За Азтантай цагаан сар. Юун дээр Үнэгүй цэгийн мэн дээр та зараа үнэгүй оруулж болно. За илүү олон хүнд хөргүүлээ гэвэл мөнгө төлөөд оруулж болдог. Тийм. Тэгээд зараа оруулахаас гадна 500 мянга сая төгрөгийн бэлгийн бэлэн мөнгөний азтан болж болох юм байна тий. За 6 азтан тодорно гэж байна. 7 хоногт 2 азтан тус бүр 500 мянга төгрөг шууд бэлнээр нөх юм байна. Тий. За нэг супер ялагч нь хамгийн их зар оруулсан нэг хэрэглэгч 1 сая төгрөг. Хөө чамд одоо боломж шүү дээ мөх та. Зүгээр оруулаад байгаа чинь нөгөө машиныхаа зарыг. Нэг оруулаад дахин оруулаад болохгүй шүү дээ. Тийг өөр зар оруулах хэрэгтэй юм уу? Хамгийн их хэрэгч. За 6 азтнаа яаж шалгаруулах вэ гинэ? Шалгуур нь ингэж байна. За та цагаан сарын холбогдлолтой сонгогдсон 15 английн аль нэгэнд нь зараа оруулахад танд хэрэглэгчийн 7 оронтой код ирнэ гинэ. За тэр кодыг Facebook-ийн Үнэгүй эмэн пэйжийн Азтантай цагаан сар гэсэн пин постонд комментээр код оруулах юм байна. За шалгаруулах дүрм нь аяны хүрээнд 3-7 хоногийн турш даваа гараг бүр өөрийн одоо Facebook хуудасаар лайв хийж хамаарах постын сэтгэл дундаас юм санамсаргүй байдлаар сонгоно гинэ. За анхаарах зүйлс нь гэсэн чинь 7 хоног бүр пост орох учраас тус постны доорх сэтгэл дундаас шалгаруулна. Та пострын баруун доод болонд байрлах хугацааг сайн шалган сэтгэл үлдээнэ. Тэгэхээр яг тэр 7 хоногт бол багтах нь штэ тий. Ижил удахтаа зарууд автоматар тооцогдохгүй. Тийм байна. Би ингээд өдөрт 7 удаа нэг машин зарна. гэж оруулахгүй нь байна. Шалгарсан зарын дугаараар шүүн сайт дээрх зарын дугаарлуу залган азтны шагналыг олгоно гинэ. За супер ялагч нь хэлсэн те. За 1 сарын 15-наас 2 сарын 4-ний оронд сонгогдсон 15 категориудад хамгийн их зар оруулсан нэг хэрэглэгч шалгарна. За тэгээ шалгаруулах дүрм нь сүүлийн 7 хоногийн азтан шалгаруулах лайвын үеэр хамтдан шалгаруулна гинэ. За ер нь бол 2 сарын 4-ний өдрөөр таслана гэж байна. Тийм байна. За дэлгэрэнгүй мэдээллийн Үнэгүй цэгийн мэн Facebook хуудаснаас нь аваарай тий. За дээрэс нь утас байлээ. Чи сонгогдсон 15 английг хэлээд өгч. За тогтоохгүй дээ ийм морт юм. За яг хөө ингэж байна. Эрэгтэй дээл, эмэгтэй дээл, гоёл чимэглэл, малгай, хүүхдийн хувцс, бүс бараа, торго. За амралт, спорт, хобби, цуглуулга. За юу ээж гэн? Үйлчилгээ, оюутал хатгамал, хоол захиалга, гутал, бүх цэвэрлэгээ. Тий, сав суулга. За. За яг л нэг юм цагаан сартай холбоотой юмнууд юм байна штэ тий. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл 77 тэг 5 15 77 тэг 5 15 гэдэг дугаараас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Үнэгүй цэгийн мэн Азтантай цагаан сар аянаараа оролцож байна. Баярлалаа. За баярлалаа. За миний хуу тийм байна. За нэрээ нуцалсан. Сонсогчийн пост. Би Angel радиод бараг донтчихсан баха. Сонсох ихээхэн дуртай болоод 8 сар болж байна. Би унтахаас өмнө дээрийн яанаг ухрааж үзээд унтлаа. Хаалга тогшох чимээгээр би сэрлээ. Гэтэл урдаас гэрлээ хөтлөгч хараа зогсож байна. Гэрлээ хөтлөгч сайн байна уу хчин дөө? Их чинь яг шээлээ. Яхаач. Заавал гэрлээ чек гэж явдаг. Яа, за энэ хүний зүүч юу бурхан минь. Хороод би засчихъя гэд 0-оор л би ч балмагдан энэ зошооныг ашиглан өөрийг нь үзэж сонсдгоо хэлгээр шидэв. Би таны орсны нэвтрүүлэг болгоныг үздэг гэж хэлтэл гэрлээгч инээ. Чи мөөгийг мэдхүү гэхэд мэднэ л гэж хэлв. Гэрлээгч хаалгааны нохоогоо дуудаж байгаа. Айтай. Мөөгийн нааш. Гэ урдаар дуудав мөгийгч ороод ирлээ. Гэрлээгч мөгийн би нөхөнд баярлснаа илэрхийлэхийн тулд Янагийн үндсэн 5 дахь гишүүн болголоо гэлээ. Мөгийн ахных мух харж яснаа. Би язгууртаг гаралтай. Яа. Би язгууртаа гаралтай. Чи ямар гаралтай юм бэ гэхэд нь би зүүднээсээ сэрлээ. Нэгдгээс ажил дээр очиж Янада орно. За ажилд авсан гэрлээ мөөгийн гэрлээгч мөөгийн хоёртаа баярлалаа гинэ. Тэ гарлаа хэлээгүй юм биш үү? Яа. Тэгж амар тод зүдэлдэх тайх. Харин тий.
Ямар ч чи ингээ нэг юм шийх гэж хүний зүгт ордог юм байна. За. За, сайн байцгаана уу? Өөр тохиолдсон хөгжилтэй сайхан дурсамжаа бичлээ. Гэж. Найз болжмор болсон нь. За, залуу байлаа, ихч шоуддаг байж. Тэгээ шоудаа дууна гэж үзүүлнэ. Нэг өдөр найз охин бэ дуудаж байна, очлоо. Тэгсэн жаал юм ярьж байгаа сүулдэ хинэн архисаан даадаг үлээ гэд маргалаа. Тэгснэ бид хоёр хинэн архисаан даадаг үзэхээр болоод буудал авч байгаад нэг ширхэг 75, нэг ширхэг 05, нэг ширхэг 33 аваад орлоо. Бас дараалаар амар аваад орлоо. Томоос нь ууж гарваа. Хэсэг хугацааны дараа тасраад л орж гараал байна. Нэг найз эсийг хоол аваад иргээ дуудлаа. Тэгсэн удалгүй хоолж ирлээ. Хоол идчихсэн манай найз би болжмор гэдэл байна шүү. Тэгэхээр би чи болжмор бол би бүргэд байна гээл байла. Тэгээд л тас өглөөс ирсэн чинь манай хоол авч ирсэн найз ирж гисэн инээдэ барьж ихгүй сууж байна. Бид хоёр гайхаал яасан гэсэн чинь өчигдөр орой манай найз би хоол идээ дотор нь уухаарад бөөлчмөр байна гэдээ тахт нь би өдөрс нь би бүргэд гэж ярьдсан. Дараад үсэн байна лээ. Бид хоёр дахиж тэгээгүй. Энэ бид хоёрт шоуны паяг мөн чих бий дээ. За, ганц сэлэм гэдэг залуу. Ээж намайг аяг угааж ясан чинь чи одоо миний нүр шиг угаалаа гэж загин тийм ээ. Дараа нь дүү аяг угааж байгааг хараад би хараад чи одоо ээжийн нүр шиг юм угаах юм а гэж хэлээд ээжийг уурлуулж ирсэн. Амар хараа хөхтэй нөхөр байт. Ээж нь амгандаа аяга дутуу угаалаад гэж хэлж байгаа л тэр юм шиг байна те. Тий, дутуу угааг халтартуулаа те. Уул нь үнэн л хэлсэн биз дээ. Чи яхаараа ээжийн нүр шиг угаахад байгаа. За, намун гой гэдэг үсгөө. За. Нүрсний хулгай гоё бичиж чадахгүй мөө. Тэр хөршөө. За, баярлалаа. Төмөр замын өртөө дагсан нэгэн сайхан байгалийн үзэгдлийн нэртэй нутагт өссөн юм а бид чинь. Манай тосгоны тэг дундаа. Салхит юм биш үү те? Наадах чаа? Биш ээ, салхит биш. Биш үү те? Байгалийн нэртэй өртөөгээд байгаа сте. Нэгэн сайхан байгалийн үзэгдлийн нэртэй. Нэрээ тийм байгаа сте. За энэ нэг нөмөг тэр нэрээ нуцлны наадах чинь нэг нөмөгийн ах トゥ хамаатан садан боош таарлаа. Эсвэл намын чи билүү? Намун гой гэдэг. Намын гой гэдэг намун гой болгоод. За манай тосгоны тэг дундуур хараа голын хөвөөд тагаад Монгол Орос хятадыг холбосон төмөр замын галт тэрэг дамжин өнгөрнө. За өдөрт гэхтэл суудлын, ачааны, олон улсын ингээ төмөн галт тэрэгс өнгөндөг байж лээ. Олон улсын Оросын вага явж өнгөрөхийг угтаж бяд чинь денги гэж бахиралдаг байлаа. Зөө тэр ч яах вэ? Тимээд сайхан амт шүү гол үйл явдалтайгаар 10 жил байхад юм л да. Үе тэнгийн үхэр хан жилтэн болсон нэг ангийн сахилгагүй хөвгүүд маань Орос ахнар руу явуулж байсан вагон дээрх нүүрснээс Чаваста гэмээр 5-6 шуудаг тоньсон юм байна. Харуул хийж явсан ахад тэр дорол баригдсан бол та. Маргааш өглөө ангийн багш орилсоор орж ирээд цагдаа магтаа болоо дагуулж гараад удалгүй эргээд ороод ирлээ. Ангид гайгүй өнгөрсөн болтой юм а. Уул нь манай нутаг 16 ширхэг орон сууцтай. Манай хөвгүүд ч байранд амьдардаг нүүрс хэрэглэх шаардлагагүй орон сууцанд амьдарцгаадаг байсан. Хөөхий зарж мараад PC тоглох гэж мөнгөө босгох гэж л байсан юм биз дээ. Хэргийн эзэдгэх 5 нөхрөөс 4 нэрсэн байлаа. Нөгөө нэг нь аавдаа зодуулаад аавыг нь цагдаагийн газар хүүхдээ зодлоо гэд цагдаа аваад үлдсэн сурагтай. Цагтаа аваад үлдсэн сурагтай байна. За нөгөө 4 нөхрийг багш самбарын зогсоогоод л асууж байна. Багш баяраа чи яах гэж нүр сулгаалсан юм бэ? Байр нь гал төлөхгүй болохгүй байна уу? Гал төлөхгүй болохгүй байна уу? Даарад байна уу те гэсэн эргэн баяраа. Үгүй ээ багшаа очроо даарад гэж хэлээл юм дуурдаггүй. Багш аливаа очроо чи яасан халуун парта байранд амьдарч ээж хөлдөж өглөө юу гэсэн эргээ очроо. Нилээн удаан бодлоо. Бодоод л эцэст нь харин багшаа шинэгийн имээ даарад ингээд багш чинээгээд багшийг дагаж ангаараа хийнэгээд бөөндөө инээдэм ханиад болоод л нүүрсний хэрэг шийдэгдсэн те. 10 жилээ гэж хөөхөн цагааханаас шүү. Яа. За Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Master Foods. За яг л грийн бууз уламжлалт гараар датсан мах, нэмгэн гуралтай, за гой шүлтэй, сар шаны амдат буузаа захиалах утас 77 66 33 89 цэг 6 50 цэг 8. За амчил буузыг бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Master Foods-ийн амчил брэндтэй баярлаа. Баярлалаа амчил бууз. За өргөжлүүлээд дараагийнх нь болохоор за 2016 онд экструудаа төгсөөд Солонгос руу хэлний бэлтгэд явж байлаа. Уг нь англи хэл тодорхой хэмжээгээр мэднэ. Даанч Солонгос өсөж байхгүй. Очоод хэлний бэлтгэд сураад 2 хоноод л ажил хийж эхэллээ. Хавар хэлсэн болохоор кондишн дор унтна. Хөөшөө Монголоо гэдгийг ойлгоно.
Тэр үед 40 хүрч байгаа нэг Япон байдаг байсан. Тэр хүн солонгос хэлэндээ нилээнсэ. Багшийг заахад хамгийн ихэнд дугарна. Би ч ажил хийж хараар хэдүүг сурчсан гэхдээ сайжирдгүү. Ингэж явсаар 3 сар болоод эхний улирлын шалгалт эхэллээ. Би хувц сунраа солиод шалгалтандаа жаахан хоцроод орлоо. Нөгөө Японтой ойрхон суучихлаа. Тэгэхээр нь дугуулсан тэмдэглэгийг нь бүгдийг хараад нэггүй бүглөөд авлаа. Сонсох тасглаа ойлгоогүй болохоор хэдий бүглөж байна гэдгийг нь бүгдийг хараад дагаад бүглөөд байлаа. Би ч өөрийгөө тэнцчихлээ гэдээ амар итгэлтэй. Маргааш олж дүүн гарахад нөгөө Япон хүмүүс тэнцчихлээ. Би ч өөрийгөө ядахта 85% цаа авсан байх гэж бодоод харсан чинь 10% F байт юм да. Тэгсэн чинь 2 вариант байсан бит хоёр өөр вариант авсан байлаа. Чаавас. Яа, ингэж хуулахгүй. Гэхдээ мэдхгүй ч яах юм. Тэгээ мэдэж хуулаач мэдхгүй нэрээ. Ингээд би дахиад нэг сараар хэлний бэлтгэж суучгаад тэгээ бүр хаяад ажил хийсэн юм да гинэ. За, нэрийг маа нууцлаад өгөөрэй. За. Сайн байна уу? Бүгдд нь энэ өдрийн минь төргий. Өөр тохиолдсон богинохон хөгжилтэй явдлаа хуваалцъя. Эрүүн нийшүүл гинэ. За. Би 8 юм уу 9 дугаар ангид байсан баг. Аав маань урд өдөр нь жаахан уучихсан ирвэ. Ээж өглөө ажилдаа явахдаа аав чи өчигдөр уучихсан байна лээ. Чи босоод аавыгаас ирэхээр жаахан эрүүний шүл уулгаарай л гэж байна. Тэгэл би бодохдоо ээж эрүүний шүл хийсэн юм байх та гэж бодоол. За гэл үлдлээ. Тэгээд эрүүний шүл хаана вэ? Халаагаад өгөх юм уу л гэлээ. Гэтэл ээж инээгээд инээдээ барьж ядаад юу яриад байгаа юм? Аавыгаас ирэхээр бити арих үг загнахгүй юу л гэж байна. Тэгээд л би загнахыг эрүүний шүл уулгах гэдэм үү гээл анх эрүүний шүлтэй танилцж билээ. Гэсэн байна. За. Өлзий баяр гэдэг бүсгийн хөгжилтэй түүхэн. Би яах вэ? Их жижигхэн бихтэй юм аа. Бүр царай бас шингэн болохоор ер нь хүүхчиг харагдаад байдیں۔ Эсруулаад өгсөд аймагтай ажилд ороод нэг удаа захирлуудын хуралд дарга төлөөлөөд суух болов уу? За намайг хувцсан анхаараараа гэхээр амхандаа л анхаарад очив. Тэгсэн жаахан хоцорчиж Сэмэрхэ орох гээд онгойлгосон чинь засаг даргын орлогч юу хөхтвэ гэж зантрангуй асуугаад би тэр даргаыг төлөөлөөд гэсэн чинь за суусуу гэд суух гэсэн чинь хөл хүрдгүй. Яа. Урагшлаа суугаар уунчих гээд ястай ёрын урал болсон. Анх 23 настайдаа жирэмсэн болоод нөхөртөөгөө өргөтөр хяналтанд орох гээд очисон чи иймч гарч ирээд миний охин яах гэсэн ихлээд би жирэмсний хяналтанд орох юмаа гэсэн чи хитээ эн чи гэхээр нь 23 гэсэн чи гайхаад өрөөрөг орчлоо. Бид хоёр ч юм бодсонгүй. Цаана бужигнаж байгаад намайг аль ороод ир минийхөө гэж орлоо. Хэдэн 7 хоногтой энд цогс гэж өндөржин үзээд чаавста яаж төрнө хойлоо. Одоо тэр нийгмийн халамж дууд бид нар бол чадахгүй дүүрэг хариуцдаг энэ төр гэлээ. Тэгснээ намайг миний охин гэрээс нь аав ээж нь ирэх боломжтой юу гэхээр нь би манай нөхөр байгаа гэсэн чи хүүе чи чи нөхөртөө мө алив оруул гэж сүйд болоод гайхаад байгааг нь гайхаад байсан чинь намайг 13 таа гэж сонсоод сандарсан баг. Яамай да бас цагнаа дунаагүй нэг юм да тий ч нэс ямар юм хийгээд халамж дууд гэдэг нэрэ төрөх гээд эвлэд очиод яг хаалгаа хэлэх гэж яхад настаа сувлагч эви минь ийм ялах амтныг ингэж удаан өвдөгдөг нэрэ гэсэн чи хаалгаа хийх хэрэгтэй юмч нялах гэж эн чинь бас шивээс мэвстэй гараа штэ бас гэж авдимда тэг хүүхэд маань 5-6 сар л хурж элүүд манай байсан байранд засвар игээд нэг ах орж ирээд юм янзлаад би хүүхдээ тэрвэрээ цаашаа хараад хөвтөж ийсэн. Тэгээд нөхөр хоол цай болоод нөгөө ахтаа нутаг ус ярьж байсан чинь нөгөө ах энэ танаа том уу гэдэг. Нөхөр гайхаад би гайхаад нөхөр бүр айл гээд асуусан чинь энэ нэвтэж байгаа гэсэн нөхөр гүү манай их нартай гэсэн чинь хөө би эдний том дүүгээ яасан сүргийг хардыг гэж атаад байсан гэж. Яа би ээж нь юм чинь тийш угаасаа гинэ. Яа хүүхэд тамраад ажилд ороод нэг удаа нэлээд оройтой цас жорж байсан. Тэгээд такси өрөөд явж байтал жолооч ахын дүүг хичээлээс нь авах байхгүй мүү? Ер нь авахулж байгаараа энтер гэлээд байдал нэг л өөр болчлоо. Би ч заа гээл яваадс. Яг буухта хит бахаа гэсэн чинь ийм жаахан амтнаас юу гэж мөнгө авах болгоомжтой яваараа гэдээ. Би ч бандсантай юм уу? 5 цаасаа хэмсэндээ юм уу? За ахаа гэж буугаад албаар хүүчи цүнхээ яриад алхаж илээ ичмээр гинэ. Бас. Сүйд
Шин хашаа аваад баяр хөөр болоод би гадаа гар зогсоод ингээд өөрсдийн гэсэн хашаатаа боллоо. Хичээвэл болдгийм байх гээл урам зориг дүүрэн хотоо ширтэж байлгынд хүүш гээл нэг ах орлоод байна. Хажуу хашааны хүн лээж би яасан гэсэн чи том хүн байвал дууч гахын дөө гээл. Ол том хүн зогсоод байгаа шүү дээ. Би ямар би том хүн гэлтэй нэш нөхрийг бол дуудсан даа. Өмнө нь бас найзуудтайгаа цэд нэг суваа. Яг хуу дар центр уун гэж захиалсан чи үгдгүй. Намайг өнөмлөхөө үзүүлгээд би яаж яхад аваагүй тэр үед нөхөртөөгөө хамт амьдраад удаагүй байсан. Тэгсэн манай хоёр найз бүр эн чин манай анги их сургуулаа төгссөн. Хонхны баярын зураг байгаа гэж нөгөөх нь болохгүй байл гэж байна. Нөгөө хоёр найз байна. Уг нь чицууш бид нар гээл. Тэгээд нөхөр маань эрүүл мэндийн даатгалын нэвтрүүлгийн зураг дарж явуулаад тэрийг нөгөө зөөгч менежертэй үзүүлээд бид гурав чинь шалгалтын хариу сонсох гэж байгаа юм шиг сандраад ашгүй нөгөө зөөгч 3 ундаг нэг дарстай ирж бид гурав бөөн баяр болж илээ. Нэг иймэрхүү л амьдрал туулж явна да. Сайн байцгаана уу үдээ ачрын хөвгөлтөө постонд өөрийгөө хөвгөлтөө зүйлийг бичиж байна гинэ. Хөөе. Одоо энэ ариуганы ихнэр одоо тэр нэг хойлоо дээр 2020 оюутан байх үеийнхэн зургийг харсан шүү дээ тий. Тэгээд угаасаа ингээд жижигхэн заяа. Тэгээ одоо ингээд бүр фитнесийн бүр олон улсын хэмжээний медальтай байна. Тэгээ ингээд өглөө алган фитнест явдаг заяа. Тэгээ бүр ингээд ариуган ихнэрээ дагуулад явахаар танаа том ч нү гэж асуудаг гэсэн угаасаа. Угаасаа тэгхэл юм байдаг. Тэгэл харин нэг баг заримдаа явуулчмаар л юм биш те. За, Backstreet Boys хамтлагт загтал бичсэн мэн гинэ. За. 1996 7 оныхон Backstreet Boys Spice Girls хамтлагийн мэдэхгүй, сонсоогүй, шүтээгүй хүн бараг л ховор байсан баг. Тэдний нэгэн адилаар би тэр хоёр хамтлагийн улаан ногоон фэн явлаа штэ. Гарсан зураг, плакат, сонин касет гээд тэдний тухай гарсан болгоныг нь цуглуулж гэрийнхээ ханыг таацнаасаа шалаа хүртэл хевсээр биш тэдний зургаар чимдэг байлаа. Сонин дээр фэн клубын хаяг үнэн удал нь мэддэхгүй баахан л хаягнууд захиа бичмээр байвал энэ хаяг руу бичээрэй гэдэл байдаг ажлаа. Нилээ удаан бодож Backstreet Boys хамтлагт захиа бичгээр шийдлээ. Тэр үед би 6 7 дугаар анги л хүүхэд байсан юм да. Англи хэлний ABC-тэйг дэвтрийн гол хуудсан дээр нэрээ бичлээ. Төрсөн онсоор өдрөө бичлээ. Насаа бичлээ. Хүүсээ бичлээ. Хаана амьдэрдгаа бичлээ. Хоббигоо бичглээ. Тэгээд л миний өчүүхэн англи хэл маа дуусчлаа шүү. Дэвтрийн гол хуудсны 4 5 мөр болоод идэг. Юу нэмж бичих вэ гэж бодож нэг найз охиныхоо нэрийг нь бас хобби дээр бичлээ. Тэгээд цаашаа явдаг үү дээ. Били цанкатай бичиж хамтлагийн гишүүн нь болох гээд байгаа юм хаашаа бүүмэд. Дэвтрийн гол хуудсаа юугаар дөрөх вэ гэж бодож өөрсдийнх нь зургийг гин тент нааж өгөөд эцэст нь та нарын дууг сонсох дуртай шүү гэх утгатай юм бол бичээд явуулчихлаа. Тэр өгүүлбэрээ зөвч бичсэн юм уу, бурууч бичсэн юм уу бүүмэд одоо утгад. Тэрнээс хойш хамаатан садангуудынхан цагаан сараар айлчлаад л очиход хинээсээ сонсцсон юм бүүмэд. Чи нөгөө гадаадын хамтлагтаа захиа бичсэн гэлөө гэдэл асууна. Би ямар бидний цагтаа бичээд явуулсан юм а гэлтэй биш. Тэр асуултнаас нь болтсийгээд аргалцдаг байлаа. Надаас өөр тийм балай цагт бичээд явуулсан улаан ногоон фэн байхгүй байсан баху. Одоо Backstreet Boys хамтлагийн дууг нь сонсож клипийг нь үзэхэр битсэн цахиа минь бодогдоод нүүр бүхс хоёр маань улайдаг штэ гинэ. Манай ингээд оюун цэцэг гэдэг нэг айлын ганц охин байдаг гэсэн. Тэгээ ээж аав хоёр нь хойлоо багш тэгээд ер нь өдөржингөө л гэртээ ганцаараа тэгээд ганцаараа байдаг учраас айгүй хань татдаг гэсэн. Мөчөл тарахаар ингээд манад очилдог гэж айгүй тэгдэг гэсэн. Тэгээд эднийд очил хичээлээ хамт мамд хийн. Тэгээд мань хоёроос нийлж аад нэг 4 билүү 5 дахь ингээд байхад Майкл Джексон захиа чигээ. Том төчөөс. Тэгээд тэр үед чинь бид нар номын санд орж нөгөө захиа ирсэн үгээ. Тэгээ бас дээрэс нөгөө нэг одоо жишээлбэл Дархан хотын 10 жилийн 9-р дунд сургуулийн тэдгээр ангийн журналын тэд байх гэд ингэж айгүй бас захиа ирдэг байсан шүү дээ. Тэгээ ингээд номын санд орж надад захиа ирсэн үгээд захиа авах айгүй гоё. Тэр мэдрэмж өөрөө айгүй гоё ахгүй. Тэгээ нэг Миша гэдэг нэг сэтгүүл гардаг байсан. Санаж гинөө. Чи тэр үеийг мэдгүй. Мишаг мэдгүй. Миша гэдэг сэтгүүл гардаг байсан. Тэгээ пионерын үнэн сон захиалт ангиараа захиалж махалж уншдаг байсан шүү дээ. Тэгээ бас л яг нэг тэр дунд л байсан. Тэр Миша сэтгүүл нэг юм гоё өнгөц сэтгүүл байхгүй айгүй гоё. Тэгээ тэр дунд л бас нэг тийм Майкл Джекс, Макснил одоо нөгөө нэг ингээл үүх түүх мөх ингээл байгаа штэ тий. Тэгээд бас тэр дунд нь нэг тийм англи хаяг нь байсан чинь хойлоо Майкл Джексон руу захиачаа. Тэгээ бичээгүй л дээ. Зүгээр л нэг тэгэж онгод орж ярьжсэн. 7 дугаар ангийн хүүхд яа ингээл тий. Тэр 7 дугаар анги чи нэрээ тий. My name is тэр.
I'm from Тин ингээл болоо шүү. Бид нар бол гэхдээ англи хэл үзээгүй л байсан л да. Орос л ордог байсан. Яг дөнгөж нөгөө Радуга нэгээл үзэж байгаа штэ. Дөрөвдүгээр ангид. Одоо тэр манай ангийн охин ангаахыг төгсөөд тэгээд Америкт ажилладаг. Ой, привет Дижексэн гэж биччихвээ. Джексэн гэж орсоор хичээл Дижексэн гэж бичиж штэ. Яа. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагчаар Амин дэмээ аял уунгаас Витафити Монгол уун хамтран аялагч байна. Та бид ч одоо 2 өдөр ууж үзүүллээ шүү дээ. Тэглээ шүү дээ энэ ч тест. Тий за энэ ловон 4 янзын юу байгаа? Төрөл байгаа. За яг 100% ловонгийн шүүс байна. Ямар ч нэмэлтгүй зүгээр 100% ловонгийн шүүс. За уудаг ловон гэдэг өтгөн дүү. Гэхдээ ийм уудаг ловон байна. Тэгэхээр ловонгийн шүүс уудаг лов хоёрч өөр юм байл шүү дээ. Өөр. Тийм байна харин. За 3 дахь нь болохоор өчигдөр гэрлээ угаадсан ловон алим тортой тийм ловонгийн жоохон дан лов уучих. Үгүй би ловон алим гадалтайг нь уусан. Гадалтайг нь уусан. Айгуу гоё юм бэлээ. Энэ нь бүр гоё юм бэлээ шүү. Ловонгийн шүүс ууж чаддгүй нь бол энэс нь уусан тийм. Тийм. Гоё юм бэлээ. За тэгээд нөгөө нэг импортын бараг орлох Монгол брэнд гэж бол бахархалтайгаар хэлнэ. Яалтчгүй үнэхээр үнэн. За тэгээд эн чинь нөгөө мөгийн өчтөр тайлбарлаж хэлээдсэн шүү дээ. Навал Галанди Навал F1 гэдэг ийм сортын шүүс одоо шүүсний зориултаа луван гэж байдаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ сортны луван яг эх орныхоо хөрсөнд хамгийн үржил шимтэй Сэлэнг аймаг бол угаасаа газар тариалангийн бүс шүү дээ тийм ээ. За тэгээд Сэлэнг аймгийн Хушаат суманд ГАП гэж чанарын стандартыг за энэ нь болохоор үрнээсээ эхлээд ургах бүх явц нь ямар ч асуудалгүй ингээд стандартыг хэлдэг гинэ. За ийм стандартыг баримтлан тариалсан луванга одоо хурааж аваад тэгээ үйлдвэртээ угаагаад дахиад нөгөө нэг ICO 22000 чанарын стандартаар боловсруулад тэгээд энэ луван орсон бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэж байна. Луван нүдний хараанд сайн яагаад гэвэл нүдний шил зүүсэнд туулаа байхгүй гэж яриаддаг гэсэн шүү дээ. Тэгсэн тэр ч бас орд соос өгч биш үү шүү. Амин дэмэр баялаг амин дэмч нөгөө нүдний хараанд агиох нөлөөлдөг. Та ялангуяа нөгөө дахин сохор гэж яддаг шүү дээ тий. Тэр нь яа дээ. Дахин сохор гэхлээр ингээд өвгөн шүний цагаар ингээд нөгөө ер нь харахаа болчдөг. Тийм. Тэрэнд бүр илүү сайн гэж үздэг юм байна. Харин тийм хараа муудгаас сэргэлдэг гэж шүү. Тэр лувангийн тэр нөгөө гол А амин дэмчин. Тэгээд дээрэс нь луван эдгээр зэрэг байна штэ өндөр болно. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн гар утснаас бол та урталтаа 11 хийгээд 34 гэдэг утас руу залгаараа тэгээд Монгол луван гэж зүгээр крилээр бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Бүх худалдааны цэгүүд болон сүлжээ дэлгэрүүдээр за мөн Vitavid компани төв байранд байрлах нэрийн дэлгүүрт нь одоо нэрийн барааны дэлгүүрүүд ярьдаг шүү дээ. Бөөний үнээр худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Амин дэмээ аял лувангаас Vitavid-ийн Монгол луван хамтран аялагч байна. Баярлалаа. За дараагийнх нь миний хуу чиний хуу за. Говийн гайхамшигтай амьтад гэдэг сонсогч. FM сонсож яв. Нэг сонсогч дуу захиалав. Утас спикер давхардаж дуурайд хайр тэгчтэй зориулаад жин ихтэй эгч минь гэдэг дуу захиалъя. Хөтлөгч ямар дуу гинэ? Жин ихтэй эгч минь ээ. Сонсогч тийм ээ. Уг нь ээжийн энтэй эгч минь гэсэн дуу байж гинэ. Төгсөв. Ээжийн энтэй эгч дуу байд юм байдаг. Хин дуулдаг шүү дээ. Идэр жавхлан гэдэг нөгөө жүжигчин Оногийн нөхөр дуулдаг. За, Алтан цаг Шагдар сүрэн гэдэг залуу. Урт нэр хэл орооно гэж гинэ. Нөгөө л Канадын Монреал хотоос бичиж байгаа шүү. Өмнө нь оруулсан 4 пост маань олон хүмүүс таалагдаж инээж буй эможиг над руу хайр найргүй илгээж ирсэн болохоор илгэний курс эмчилгээнийхээ дараагийн нэг том болох нэгэн хөгжилтэй явдлаас толилуулъя. Яа нөгөө нэг кофений аягаа очиждаг залуу. 2017 онд мэргэжлийнхээ дагуу шалгалтанд орохоор олон хоног бэлдсэний дараа товлсон өдрөө Канадын барилгын яам дээр шалгалтаа өгөхөр ирлээ. Надтай зэрэгцээд олон 10 хүн үүдний том зааланд сууж зогсож байна. За тэгж байтал миний мэргэжлээр шалгалт өгөх хүмүүсийг 2 давхарт гарахыг зарлж байна. Ойролцоогоор 30 түн наттай ам шатаар өслөө шүү. Шалгалт авах заалны үүдэнд нэг хүн биднийг хүлээж аваад заавар зөвлөгөө өгч эхэллээ. За шалгалт 3-аас 4 цаг үргэлжилнэ. 0 өрөө орох хүн байвал одоо орж болно гэх мэтчлэн. Төд удалгүй л өөр нэгэн хадагтай заалнаас гартаа нэгэн цаас барин гарч ирээд хүмүүсийг овг нэрээр нь дуудаад л бичиг баримтаанд тулгаад шалгалтын заал руу оруулаад байна. Тэгтэл гинтл ам нь гацаал чимээг болчлоо. Би ч дотор за энэ ч миний овг нэр болов гэж бодож байтал шаг даа. Шаг даар гэхэд би ч тэр дорн за би байна гэж урагшаа алхтал та төр хөлөөгээрээ би таны овг нэрийг бүтнээр нь дуудах ёстой гэж байна. Би ч дотроо за өөртөө намжилт хүсье дээ л гэж бодлоо. Тэгээ дахиад л шаг даа гэсэн. Тэндээс хүмүүс бүгд инээгээл тэрүүгээр нэг юм болов. Нөгөө хүүх үргэлжлүүлээл
Шагтар сүрээ. Вау, ямар хэцүү овг нэр вэ? Би бараг л чадах гээд байна гэснэ. Шагтар сүрээ. Вау гэж тухаарчаад байна. Тэндээс хүмүүс алга ташаад л инээлдээд сүрээ. Тэгснэ нөгөө хөх уучлаарай дуусаагүй зөвхөн талдаа орч байна. Гэл тэндээс хүмүүс бүгд перхэл инээлдцэгнэ. Йоо. За ич болоогүй. Болоогүй мүү? Тий. За. Тэгээд үргэлжлүүлээд аалтан цаг гэтэл арай чамаа уншиж дуусч байтал нөгөө заалнаас нэг том гидтэй нөхөр гарч ирээд за энэ нүгээр юу болоод байна бүх юм зүгээр үү гэтэл нөгөө хүн хариулж байна. Энд нэг хэцүү нэртэй хүн таарад тэгээд уншихаар оролдож байлаа гэтэл нөгөө нөхөр за чи дотгошоо орч би учрыг нь олъё гэснэ. За ноён шагтар гэдэл яг өнөختөг давтагдаад эхэллээ шүү. Тэнд байсан хүмүүс үхтлээ инээгээд нөгөө хүн ч өөрөө инээгээд намайг хаанаас ирсэн яагаад ийм сонин овг нэртэй юм бэ гэх шиг. Би баг өөрийнхөө овг нэрээр тэр хоёроос шалгалт аваад байгаа юм биш үү. Тэгээ шалгалтаа өгчөөд гарах гээд явж байтал нөгөө хүүхэн ноён шагда баяртай гэж юу. За тусса. За шинэ хоёр хишиг сүр гэдэг залуугийн тэр нэгэн жил юмдаг хідэн найз нартайгаа хоол идэхээр цайны газар орлоо. Бүгд л захиалсан олон амдрахын идэл дуусаал байж байтал нэг найз маань ус уугаал суугаад байв. Гайхаад чи хоол захиалаагүй мө гэсэн чинь захиалсан. Би гоё гадаад нэртэй хоол захиалсан гэж байна. Нилээд хугацаа өнгөрлөө. Мань нөхрийн хоол ирдгүү шүү. Нилээн уурлангуу зөөгчөө миний захиалсан хоол яаваа гэж зөөгч рүү орилох нь холгүй хэллээ. Зөөгч та хоол захиалаагүй штэ. Манай нөхөр юу яриад байгаа юм бэ? Би энэ номноос чи water гэдэг. Гэдэг хоолноос ч захиалсан штэ гэж хэлээд зөөгчийг бидний төдөөгүй тэндээс хүмүүсийг илгээр явуулангаа алдсан байт юм аа гинэ. Усуугаас уудсан. Сааг хогвд мэддэг олж захиалсан штэ тий. Гадаа хоол захиалсан гинэ. За энэ нилээ урт юм байна. Угаасаа амжихгүй байна. Тийм байна. За энэ үрээд 2024 оны 1-р сарын 26-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ их суриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Амин Дэмэ, Аял Луунгаас Витафити Монгол Луун, за мөн Өнгөө цэгийн Азтантай цагаан сар аянаараа хамтран ажиллаа баярлалаа. Баярлалаа мөгөө. За баярлалаа. За өргөлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио медиаг үйлдэл сонссны дараа за манай мөгийн хаш хоёрын хөтлөө өргөдөг, хашах хоёрын хөтлөө өргөдөг хаш мөг нэвтрүүлгийн хашинхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Витафит, Амин Дэмэ, Аял Луунгаас. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын хамгийн том зарын сайт Өнгөө цэгийн. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3